Түр байж байгаарай. Би танаас асуулт асууя. Та нар 15,000 төгрөгөөр ер нь хэдэн гигабайт дата авч чадах вэ? Энэ ондоогийнхан цаанчи бүр арай л галзуу багц гаргацсан байлаа. Бүх сүлжээнд хязгааргүй ярьж мессеж бичдэг. Тэгснээ бүр 100 гигабайтын дататай. Жилийн турш ямар их хэмнэлт хийж болохыг та төсөөлөд үзтээ. Гайхалтай биш гэж үү? Бусад газараас ийм их датаг авахын тулд бол маш олон нуулж төлөх шаардлага гарна. Тэгээд та бүхэн ондоогийн галзуу багцыг сонирхороо дэлгэрэнгүй мэдээллийг description хэсгээрээс аваарай. Ингээд бичлэг рүү эргээд орцгоё. 2025 оны 9-р сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд монголчуудын сэтгэл зүрхийг сэрдийлсэн нэгэн үйл явдал болсон юм. Ой модтой мод бэлтгэх газар гэр бүлийнхээ хамтаар явж байсан 2 настай хүү машиндаа унтаж байгаад эцэг ихэн түр холцсон хугацаанд хор сураггүй алга болсон юм. 8 хоногийн дараа харамсалтайгаар хүүхдийн цогцсон олдсон ч маш олон асуултын хариулт нууц хിവэр үлдсэн юм. Өнөөдөр бид тэрхүү асуултын хариултыг олох гэж хичээх болно. Зэ одоо ч гэхдээ та хэд баг бүгдээрээ мэдж байгаа саяхан хэд хоногийн өмнө маш харамсалтай хэрэг Монголд болж монголчууд бол нэлээ буужинсан. Тэр нь болохоор юу вэ гэхээр 9 сарын 17-ны өдөр 2 настай хүү ор сураггүй алга болж тэгээд саяхан хэд хоногийн өмнө маш харамсалтай зүйл болсон цогцсон олдсон байгаа. Тэгээд болсон явдлыг ерөөд нь ингээд харахаар нэлээд сонин гачирхалтай тайлагдаагүй асуултууд маш их байна. Тэгээд өнөөдөр хэдүүлээ ер нь юу болсон юм бэ гэдгээс гадна тэрхүү тайлагдаагүй сонин гачирхалтай асуудлууд юу байсан талаар ярилцуулна. Тухлан суугаад таалан сойрхно. За бүх зүйл хаанаас эхэлсэн бэ гэхээр 9-р сарын 17 оны 4 цаг 55 минутанд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхшуу багийн сайхан мод гэдэг газараас бол эхэлсэн. Тухайн үед онцгой байдлын газарт бол дуудлага ирээд аав ээж хоёр хүүгээ одоо алга болсон талаар бол хэлсэн. Тэгээд тэр газар нь мод бэлтгэдэг газар байсан. Аав ээж хоёр нь бол мод бэлтгэж байхдаа 2 настай хүүгээ машиндаа орхисон байсан. Тэгээд машиндаа орхиод 30 минутын дараа буцаж ирэхэд хүү бол алга болсон байсан. За тэгээ хүмүүс бол нилээ буужинсан онцгой байдлын газар цагдаа, шүүх, иргэд тэгээд ер нь маш олон хүмүүс бол шууд ирэл хайгуулын ажил бол энэ олон хүмүүс оролцсон. Ер нь нилээн шуурхай оролцсон гэж хэлж болно. Тэгээд зөвхөн хүмүүс хайгаагүй одоо ирэлт зориулсан ийм сургуультай нохоонууд байдаг харж байгаа. Ирлийн ажлаа дуусгаад амарч байгаа хөрхи юм бичлэг байна. За харж байгаа. Тэгээ хүүгийн одоо тоглож исэн машин тоглоомоор ингэж үнрийг ахуулж агаад нохоонууд бол ирлийн багт бол тусалсан. Тэгээд шөнийн цагаар бас хүүг хайж байгаа ирлийн бичлэг харах юм бол ер нь бас эвгүй. Иргэн Эрдэнэбаяр гэж хүний одоо бичлэг байна. Шүн ирэл гарах нь өөртөө төөрөх, өөр хоорондоо төөрөх өндөр эрсдэлтэй юм бэлээ гэд ийм бичлэг хийсэн байна харж байгаа. Одоо ингэж ийм моднууд ингэж маш ихээр унтсан байгаа. Тэгээд голдоо ингэж битүү хөндөй. Хөндөй дотор нэг ээждэг анц байхгүй бид ингэж энэ хөндөйг идэл үзээд яваад. Харж байгаа хүмүүс бол нэлээд сэтгэл зүрхээ гаргаж хүүг бол хайсан. Тэгээд ээжийн яриа бол фэйсбүүк дээр орсон. Мэдээж ямар ойлог байх хүүгээ алга болгоцсон. Одоо бол бүр л хэцүү байгаа. Хүүхэд нь өөд болцсон. За тэгээд хүүг алга болсноос хойш бол нэлээд сошиалор фэйсбүүкээр ялангуяа нэлээд буужинсан. Тэгээд хүмүүсийн одоо сэтгэгдэл, дүгнэлт одоо магадлалууд фэйсбүүкээр нэлээд явж эхэлсэн. Гэхдээ тэднээс хамгийн анхаарал татсан гэж хэлж болохоор одоо энэ мэдээлэл байгаа. Өөрөө Оросд байхдаа 2 ирэлт тусалж исэн хүний нэгэн сэтгэл байна. 5300 лайк 2000 шеэр авсан юм мэдээлэл байна. Тэгээд эхний хэлж байгаа зүйл нь юу гэхээр хүүхэд машины хаалга онгойлгож чадах уу? Энэ талын мэдээллийг олох хэрэгтэй гэж энэ бас нэлээд чухал мэдээлэл. 2 настай хүүхэд машины хаалгыг ингэж онгойлгоно гэдэг чинь бас яг би яг бас 2 настай хүүхдийн баримжаа байхгүй болохоор ерөөсөө мэдэхгүй байна. Тэгээд дараагийн хүмүүсийн ярьж байгаа зүйл нь юу байсан бэ гэхээр 2 настай хүүхдийн алхалтын хурд
0.4-өөс 0.6 м/сек. Минутанд 24-өөс 36 м алхнаа. Энийг хүүхдийн алга болсон газар нутгаас хамаарч тооцоол гаргана гэж байна. За хүүхд бол өгсөөр ерөөс явдаггүй, ихэвчлэн урууд хайстай сониуч байдлаар нуугц хийж явдаа гэж байна. Одоогор бол шөндөө сэрүүн хөвч тайг жиндүү байгаа хүүхдийн цусны эргэлт том хүнийг бодвол илүү байдаг болохоор осголтонд орох цаг удаан байдаг чинь. Энэ бас нэлээд мэдмээр мэдээлэл байна. Хүүхэд айсан байгаа болохоор дуу чимээ өгөхгүй гэдгийг анхаар яг зөв бүр дуу чимээ үл улан баг цухтаагаад явдаг бах те. Аюулгүй гэсэн газараа хүүхэд өөрийн зөнгөөр тэндээ ихвчлэн нуудаж байршдаг байгаа шүү. 24 цагаас дээш буюу 30 цаг болсон байгаа гэж үзвэл унтаа байдалтай байх магадлал 80-аас 90%. Тэгэхээр дуу чимээнд ямар ч хариу үйлдэл гаргахгүй дуу гарах боломжгүй байдаг магадлалтай пүүх. Эндээс дүгнээд эрлийг шинээр түргэн шуурхаа ахин ихлүүлж гол гойрох жалга мод бутны хөндийг нямба шалгаж явах хэрэгтэй урууцсан байдалтай. Нар аль зүгт жаргасан тэр зүг рүү эрлийн 55%-ийг хөдөлгөж 3-аас 5 км тойргийн хүрээтэй эрлийн тойрог хэлбэрт оруулах хэрэгтэй байхаа. Баруун хойд болон баруун зүгээ барих хэрэгтэй болов. Хөндөй байж болох бут модны ёроол өндөр өвөх зэргийг сайн харах хэрэгтэй. Ингэж л туслая да. Хол байгаа болохоор хэрэгтэй гэвэл дугаараа үлдээсэн байна. Тэгээ миний бодлоор энэ мэдээлэл бол дараа ч гэсэн хүүхд алга болоход бол маш чухал мэдээлэл болж таарсан. Яагаад вэ гэхээр энэ мэдээллүүдтэй бол хүүгийн одоо зохицолтсон тэр байршил бол бүр яг таарж исэн. За тэгээ яасан бэ гэхээр 8 хоногийн дараа буюу 9 сарын 25-ны өдөр одоо хүүхдийн зохицолцсон гэсэн мэдээлэл бол сошиалор бол нэлээд буужгийн чигсэн. Тэгээ нэгэн мэдээлэл бол маш хачирхалтай байсан. Хүүхдийн зохицос одоо алга болсон газраас 3 км-ийн зайтай байсан гэсэн юм мэдээлэл нь бол хүмүүсийг юу вэ 3 км-ийн өмнө гайгүй байсан юм шүү дээ. Ийм олон хүмүүс хайжсэн. Яагаад одоо энийг анзаараагүй бол гэсэн мэдээлэл байсан. 3-аас 4 км-ийн зайтай гэхээр яг нөгөө нэг эрхийн ажиллагаа хийснээс эхний өдрөөс нь тухайн бүс нутгаар одоо хайлтын ажлыг хийгээг байсан байна. За одоогоор яг зөв сайн асуулт маш зөв асуулт тавьж ийн 3-аас 4 км гэхлээрээ баг эхний өдрөө одоо ингэж хайлт явсан одоо газартай таарад байгаа. Тэгээд тэнд хайлт хийгээгүй юм гэсэн асуулт тавьж байна. эрен хайх ажиллагаа одоо яг ямар төвшөнд ямар маршрут чиглэлээр явсныг бол бас одоогоор яг энд хэлэгдвэл миний хувьд мэдээлэл байна. Магадгүй одоо эрен хайх ажиллагааг бас тодорхой байгууллагын одоо чиглэл бүхий аль багш нар ахлаад ингэ ажилласан тохиолдлууд бол байгаа. За дээрх одоо ажиллагаанд бол бас орон нутгийн иргэд за мөн одоо бус төрийн чиг үүрэг бүхий тусгай болон захиргааны одоо аль багчид бас оролцсон юм зүйл байна. Тэгэхээр яг энэ эрен хайх ажиллагаатай холбоотой за мөн цаашлаад яг энэ нас орсон шалтгааны нөхцөл байдлын талаар бол мөрдөн чөлөх ажиллагаа одоо явагдах учраас бас тухайн үед нь бас мэдээлэл өгвөл арай зохимжтой авах гэж харж байгаа. Ер нь 9 хоногийн хугацаанд нэлээд олон километр замыг дуулж хайсан. Гэхдээ маш ойроо солдлоо гэдэг иргэдийн зүгээс бол чинь энэ дээр ер нь ямар зүйл вэ? Бас үнэрч нохоо үнэртэй болох боломж байгаагүй юу гэдэг зүйлийг бас ярьж Ийм ойрхон олдсон байхад гэдэг. Тэгэхээр өнөөдрийн төвшөнд бол 2-оос 3 км орчим гэж ярьж байгаа. Тэгэхээр одоо яг зөв мөрдөн чөлөх ажиллагааны явцад тухайн одоо нөхцөл байдлаар яг ерөн сурвалжлах ажиллагаа хийгдсэн үү? Тэгэхээр тэр үед одоо үнэхээр одоо олох тийм боломжгүй нөхцөл байдалтай газар байсан уу гэдэг ч юм уу. Энэ бүгд бас давхар шалгадаад явах юм шүү. Тий. Тэгээд хүмүүс мэдээж гайхах юм тийм үү 3 км уг нь бол гайгүй байсан биз дээ. Яагаад одоо олоогүй юм бол гэж яриа гарахтай зэрэгцээд тэр 3 км маань зайны хувьд бол бас өөрчлөгдсөн. Энэ бол хүмүүст бол нэлээд хачирхалтай санагдсан. Яг одоо бид нар айкон дээр гарсан мэдээллийг харж байна. Хүүгийн зохицуулсан газар нь сэрэг модтой хүүхэд алга болсон цэгээс явганаар шулуун явхад 9 км. Машинаар явхад 18 км-ийн зайтай гэж бол ярьсан байгаа юм. Тэгээд нөгөө 3 км чинь 9 км болцсон. Яагаад ч юм. Тэгээ хүмүүс бол гайхах юм уу? Яагаад километр улам нэгдээд байгаа юм бэ? Анх 3-аас 4 гээд бүгд бичээд байсан биз дээ. Мэдээлэл тодорхой болмоор байна. Цагдаа ерхийн газраас өгсөн мэдээлэлээр 3-аас 4 км гэсэн одоо 9 гэж байна. Хэрвээ 9 км-ийг бол 2 ойтой хүүхэд 9 км-ийг туулж чадах уу? Би 10 км гүйхэд л бас л ер нь бол хөөхөн ядарна. Тэгэхэд 2 настай хүүхэд 9 км бол туулна гэдэг бол мэдээж баргал боломжгүй байх. Бүр олон өдөрт бол яадгийг мэдэхгүй байна. Эсвэл хүүхдийг хин нэгэн авч яваад ирэл хайгуул болоод өндөр аваад ирэхээр нь амийг нь ээгүүтгэхэд авчирч тавив уу, гадны нөлөөтэй байсан уу, эргэлзээтэй гэж энэ бол мэдээж маш с ิจ гтэй мэдээлэл байсан. 3 км байснаа 9 км болцгосноо 9 км байвал хин нэгэн аваач тавьсан юм шиг боош таарж байгаа байхгүй юу? За тэгээ TV5 дээр бас гарсан мэдээллээр 9 км гэж гарч байгаа юм байна. Тариалан сумын давааны ар багийн нутаг Баян бэлчрийн даваа Нялуугийн аршааны урд тэнгэрээс хүүхдийн зохицсон олцсон гэж
ярьж байгаа юм байна. За тэгээ энэ олон магадлалууд дундаас бас өөр нэг магадлал гарч ирсэн. Яг үдэ бид нэр Hard News-ээр гарсан 22-нд постсон мэдээллийг харж байна. 20 жилийн өмнө алга болсон хүүг шувуу шүүрсэн гэх таамаглал хамгийн бодтой гэсэн ийм бас нэг магадлал гарч ирсэн. 2 насны хүүхд чинь мэдээж биеэр жижигхэн байгаа. Тэгээ өөрийгөө хамгаалах чадвар байхгүй гэдэг ч юм уу те. Тэгээд тийм учраас шувуу одоо шүүрээд өөр газар ингэж аваач одоо шийтсэн эсвэл өөр газар аваач тавьсан юм нэг мэдээлэл бас боломжтой гэж бол ярьсан байгаа. Тэр нь болохоор 2005 онд Хөвсгөл аймагт бас нэг ой 7 сартай хүүхэд алга болоо. Тэгээд тэр нь бол яаж яаж ингээ шувуу шүүрээд авч явж исэн тохиол болж таарсан. Тэгээд тухайн үед бол бас л бөө юм болж исэн 170 гаруй хүн хэдэн өдрийн турш ирэл хайгуул хийгээд бол олоогүй. За тэгээд эцэст нь энэ хүүг бол бүр чон нохоож биш хүчрхэг одоо том шувуу гэрийнх нь гаднаас шүүрээд ниссэн байж магадгүй их таамаглал байж болох хөлбөр нь болж үлдсэн юм байна. Бүрэг шувуу үнэг туулай зэргийг хөнгөн шүүрч агнадаг бол хамгийн том жигүүртэн тас шувуу нас бий гүйцсэн аргал янгир зэргийг шүүрч хоолдог тухай кино баримтад мэдээлэл би хангалттай мэднэ. Том шувуу шүүрсэн байх магадлал байж болох хамгийн оновчтой хөлбөр болон үлдсэн байдаг юм. Тэгвэл хүү бол олдоогүй юм байна. Монголд байгаа айлч жигүүртэн 18 кг-тэй 2 настай хүүхдийг шүүрээд нисэж одох нь бараг л боломжгүй. Алтан харцаг зэрэг бүрүүдүүд бодит нийслэгт хвчлэн өөрийн жингийн 3.1 ихтэй 2-4 кг жингэл доктортой зөөж чаддаа гэсэн маань хэсэгэн зай чирч болохч агаартай бол хол даахгүй гэж. Энэ бас нэг мэдээлэл нь алга болсон хүүхдүүдийн түүхийг үзэж байхад нэг зүйл дээр алдаад байдаг юм байна. Америкт 3 настай охин ой төөрөд алга болсон 2000 хүнтэй эрлийн баг ойг самнаад юу ч олоогүй эрлийг зогсоосон ч ар гэр нь тасралтгүй хайсаар төөрсөн газраас 10 км зайд байсан байна. Мөн хөвсгөл 4 настай охин алга болоод хайсан юу ч олоогүй бас л эрлийг зогсоосон ч гэрээсээ 50 км зайтай олдож байсан байна. Тэгэхээр бага насны хүүхэд нэг өдөрт 2 өдөр үсрээд л хамгийн ихтэй 1-5 км явж чадна гэдэг балай ойлтоос болсон байна гэж харлаа. Ирлээ тэгээд 10, 20, 30 км болмоор санагдлаа. Айсан хүүхэд хамаагүй хоол явж чаддаг юм байна гэсэн байна. Тэгээд өөрний хардлага нэлээд харж байгаа 16 та охины хэргийг үүний хажуугаар огт мартаж болохгүй гэсэн. Одоо 16 та охины хэргийг саяхан хэдүүлээ постлсон. Нэлээд бас буужгинсан хэрэг. Тэгээ зарим хүмүүс юу гэж үзэж яана вэ гэхээр энэ одоо 2 настай хүүхэд алга болсон тэр хэргийг одоо далдлах одоо ямар нэгэн тийм юутай байж магадгүй гэсэн юм хардлагыг бол нэлээд олон комментоос харсан. Тэгээ та нар харж байгаа ер нь бол миний бодлоор хамгийн с ิจ тэй байгаа зүйл бол 3 км яагаад гинт 9 км болчихгүй гэдэг тэр одоо мэдээлэл байгаа. Тэгээ дараагийн чухал мэдэх ёстой зүйл бол мэдээж хүүхэд өөрөө очсон уу, өөр хүний тусламжтайгаар очсон уу, өөр хүн байсан уу гэсэн тэр мэдээлэл байгаа. Тэгэл учиргүй улс төрийн одоо юугаар арайч бас яг тэр хэргийг даах гэж яг мэдээж тэр тиймэрхүү тохиолдлууд бол зөндөө байгаа. Одоо нэг хэргийг сошиалоор ингээ нэлээд буужнуулж хагаад нөө хэргийг мартуулах ч юм уу те. Энэ дээр бол арайч бас тэгж бодохгүй байна. Тэгээд үүнээс гадна нэг сонирхолтой зүйлс юу вэ гэхээр зурмурын оролт яах вэ? Нилээн олон одоо удхан бөө одоо үзмэрч хүмүүс бол хүүг алга болсон тэр нөгөө хайх чиглэлийг нь бол зөв хэлсэн байстай. Би энийг яг одоо ингээ зогцолцсон хойно ингээд байна уу? Яг анханасаа ингэж хэлж ийсэн үү гэдэг нь бол мэдхэд авиг хэцүү зүгээр скриншотууд байгаа байхгүй юу? Хэрвээ зүгээр үнэн гэж үзвэл нилээн олон ер нь бол үзэж хардаг хүмүүс бол тэгээд олох газрыг нь бол зөв хэлж ийсэн байлээ. Ууг нь бол тэр яг 100% бас баталгаатай биш шүү за. Тэгээд ингээ хүүг олдохоос өмнөх ингээд мэдээллүүдийг харахад айгүй олон хүмүүс ер нь ингээл баруун зүг, баруун хойд зүг гэсэн мэдээлүүд аюу их байгаа байхгүй юу? Одоо тэр үзмэрчнээс гадна зүгээр ингээ хүмүүс ерөөхдөө нар жаргадаг одоо зүг рүү одоо ингэж хүүхд тавих явдаг шүү гээл те. Тэгээ тэрийг бол ингэж мэдсээрэж ингэж ийм ойрхон өнгөрөн гэдэг бол бас сонирхол тохиол. Тэгээ хайлтын явцад эхний хэдх өдөр дээр нэлээд хүүг олцсон гэж мэдээлэл нэлээд хурдан бараг бүтэн цаг 2 цагийн турш бол тархсан фэйсбүүкээр. Тэгээ би тухайн үед ингээ гадуур явж байгаа уцаар ачаад ашгүй олч ингээ баярлаа явж исэн баггүй ууг нь бол. Тэгсэн чинь тэр мэдээлэл бас худлаа ууш таарсан. Зүгээр хүмүүсийн хандлт авах юу эсвэл яагаад тэр мэдээлэл гарав. Нэг хүн бичсэн байна сонирхол юм хүүгийн зогц байсан газараар ирлийнхэн явсан л баймаар юм. Эсвэл яваагүй юм багтаа 10-аас 15 км радиус давхарцсан тоогоор 2000 гаруй хүн гинжин хэлхээ үүсгэж самлалт хийсэн. Ирж ноход 5 км-ч байгаа хэрчим махыг ч олондоо. За энэ нэлээд чухал коммент байна. Мөхтөвяас харан гэж энэ газраар нь явган морьтой нохоотой хүмүүс өмнө явсан гэсэн байна лээ. 10 нохоо 4 км олж чадахгүй байна гэж юу байх вэ? Эрүүл ухаантай байцгаан шүү. Газар хөдлөлт, барилга байгууламж тэрийн нурангад дарагдсан хүмүүсийг асуудалгүй олдог, улсын урдаа барьдаг, гэмт хэрэгт орооцолдог, олон улсаар очиж хамтран ажиллах нохоонууд өвсөн доогор байгаа хүүхэд олохгүй байна гэж хизээж байхгүй. 100% гадны нөлөөтэй байна. Хэдэн 10 км цаадах хэргийг илрүүлдэг мундаг нохоонууд гэж байна. За тэгээд
бүрэн бүтэн байх боломж байхгүй үстэй. Очиж хайсан хүмүүс хүртэл араатан амтан ихтэй чон шувуу зөндөө таарлаа гэж байсан. Тэр амтад бол ойд байсан бол аль дээр очиод бариад авна. 90 хайх ажиллагааг зогсооё гэж ар гэрийн шийдвэр дөнгөж гаргаад нэг ч хонолгүй олчихдаг. Ёстой нөгөө лус авдаг сүнс идэр нь албан хаагч нь явчлаа да. Гаргаад өгөөдөө гэвэл гэжтэй. Ар гэр аав ээж хамаатан садан буруутгаагүй шүү. Зүгээр л энэ угаасаа хүн амьны л хэрэг байгаа нь ойлгомжтой байна гэсэн байна. Авгаахын тусдаа хуваараа яваад гутлын мөр олсон гэсэн байсан. Тэгэхээр сайн дуурын хайгчид хаашаач явсан цагдаагийн хараа хяналтанд байгаагүй юм байна. Тийм болохоор хүмүүс цөөрөөд яваад хяналт арай багасаад ирэл ер нь мухардах шинж орох үед хүүхдийг зөөгсөн байх магадлал юм байна. Яг өдрүүний бидний магадaltaй таарж гин. Тэр олон үзэж хардаг хүмүүс гэтээ бас ор үнслэхүү мэрэг төлөв хилээгүй юм байна. Түрүүний бас ярьсан юм байна. Маш олон мэрэг төргийн хүмүүс ер нь бол хэлсэн юм таарж ирсэн. Нилээн гачирхалтай. Би бол нэг амар итгэдэггүй. Гэхдээ бас таарж байгаа нь бас сонирхолтой. Хүүхдийн хувьд бол үнэхээр харамсалтай байна. Адилхан ялах хүүхдүүдтэй хүний хувьд бол хүүхдийг яаж зовсон бол зүгээр манус шүн ойд явахад л амар штэ. Ер нь бол хүүхд яаж айсан бол бодхоос амар. За тэгэд ийм байна. Тэгэд нэлээд олон асуулттай сонин хэрэг. Нэг л мэдэхгүй байгаа л байгаа юм да. Ер нь бол юуны түрүүнд яагаад 3 км байснаа 9 км болов гэдэг асуулт байна. Бас 2-3 км андуурвал яа гэсэн. Бүр ингээд 5 км зай чинь бас хоош шүү дээ. Ингээд нүдээр харахад бол тэгэхээр хин нэгэн эрэл хайвуул зогсны дараа цэмбэрхэн авчираад тавьсан байх магадлал гэж бодож шүү. Тэр магадлалыг бол би бол яагаад ч юм аюу өндөр гэж бодож байна. Одоо тэгээ яг тэр шалгадаг хүмүүс нь яаж шалгах вэ? Одоо бол юм болгон бүр яг эцсийн хариутай бол гарааг байгаа. Тэгээ дахиад мэдээллүүд явах бах. Тэгээ яг энэ хэрэг бол учиргүй улстай холбоо тэр 16 настай охины хэрэгтэй сольчлоо гэж бол бас бодохгүй байна. Ерөнхийдөө өнөөдрийг хүртэл бол мэдээлэл иймэрхүү байна. Тэгээ таад өөртөө миний яриаг үлдсэн зүйлээвэл доор бичээрэй, чухал мэдээллүүдээвэл доор бичээрэй. Тэгээ бүгдээрээ эрсдэл бүтгүүлээрэй. Хэрвээ дахиад мэдээлүүд гараад жоохон улам сэжигтэй болоод их юм бол дахиад бичлэг хийн. Тэгээ дараа имсэр уулзлаа. Түр баяртай guys.